өргөжлөө эрхэм хүндэт тэмэрчдээ та бүхэнд Монгол улсаар хэвэн залрууч жүжигчдийн 100 жилийн ан баярыг халамжтай өгөх шүүж мэдчихье. Элсад өдөр Монгол улсын программатч Босгодан маань үеийн тэмцээний хүндэтгэн өрч април сарвайхан төгссөн жилийн аймагыг нэгтгэж сайжруулж байна. Тэгээд эрхэм таавны өмнө Босгодангийн засаг нааны төрөлхтнийг баярын чиглэлийн шүүж өгөх хайсан хүндэтгэнийа. Саяны өмнө танд үргэлжлүүлсэн үеийн дээвэрч далваагчд та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг 100 жилийн баярын мэндтэй өргөн дэвшүүлье. Ард иргэдийн тээвэрлэлийн эрэлт хэрэгцээг хангах үйлсийн төлөө оюун ухаан хүч хөдөлмөрөөр зориулсан техникийн засвар үйлчилгээ шинжилгээг хийж өрн бүтэн байдлаа ханган халуунд халж хөөдөнд өрж шинэ технологи санаачлал нэвтрүүлж тээврийн салбарын өнөөдрийн өндөрлөлт хүргэсэн мэрэгдсэн боловсон хүчин тээвэрч та бүхний хичээл зүтгэл онцгойлон талархъя. Иргэдийн ая тухтай аюул осолгүй зорчих нөхцөл болцоог бүрдүүлэх замын байгууламжийг зас сайжруулж шинээр барьж байгуулсан тээврийн сүлжээг бий болгон ажиллаж байгаа замчин та бүхэндээ мөн талархал илэрхийлье. Монгол улсын анхны тээврийн байгууллага болох улсын техник нэвтрүүлэх газар 1925 онд байгуулагдаж автотээврийн салбарын тээврийн байгууллагын тулгын чулууг тавьсан төвхтэй. Хүн ам улсч худалдаа арилж аялал жуулчлал нэмэгдэх ирээр тээврийн эрэлт хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж авто зам, төмөр зам, агаарын зам, усан замаар автомашин, галт хэрэг, нисдэг онгоц, осон онгоцоор тээвэрлэлт гүйцэтгэж өнөөгийн тээврийн салбарын хөгжлийн төвийг бүтээлцэж ирлээ. Өнөөдөр Хөвсгөл аймагт ойролцоогоор 33 мянган автотээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас суудлын автошин 20 мянга, ачааны машин 9 мянга, автобус 1000 байна. Автозамаар улс, хот, аймаг хооронд орон нутгийн чиглэл жилд 160 мянган зорчигч, 2 сая тонн ачаа, усан замаар жилд 100 усан онгоцоор 70 мянган зорчигч, агаарын замаар 310 өлөг онгоцоор 14 мянган зорчигч, 15 мянган кг тээш тээвэрлэж 600 буулт хөөрөлт хийсэн байна. Аймгийн хэмжээнд 350 км орчим хатуу ажилтаа автозам 9 гөр баригдаж ашиглалтанд орлоо. Ойрын жилүүдэд улс орон нутгийн хөрөнгө оруулалтаар хатгал ханх чиглэлийн 170 км зам, Жаргал Шэнэдэр мөрөн чиглэлийн 152 км зам, Арангай аймгийн Үлжил сумаас Тавсан зэнгэл сумурт 110 км зам, Мөрөн сумын дотор 20 гаруй км хатуу ажилтаа автозам, Дархтны хотгорын Багтаг, Шаргын голд төмөр хтаан болон хөвдөг гүүрүүдийг барихаар төлөвлөж зарим замын зураг төслийг боловсруулад байна. Эрхэм хүндэт тээвэрчтэй бид нэгэн зууны төвхийг бүтээж бас нэгэн зууны босгон дээр ирсэн байна. Тээврийн байгууллагын 100 жилийн түүхээс өгөхөд тээврийн олон салбарыг хөгжүүлсэн хөгжил дэвшлийн он жилүүд байлаа. Огтон иржүү шинэ зуун бидний хувьд шинэ техник, тоног төхөөрөмж, ухаалаг систем бүхий дэд үтгсэн суурилсан шилдэг технологи, оновчтой менежментийг нэвтрүүлсэн тээвэр логистикийг хөгжүүлсэн он жилүүд байх болно гэдэгт итгэлтэй байна. Автотээврийн салбарын нийт ахмадууд, ажилтан албан хаагчид, үеийн тээвэрчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд аз жаргал, эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн алтан сар замд үлзийтэй байхын өрөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа та бүхэнд.